Аянд баримтат цуг. Өнөөдөр 25 оны 11 сарын 26-ны өдөр. За Монгол улс тунхагласны бол баярын өдрөө. За өнөөдрийг бол үг түүхээс нь яриаж авъя. За Богдхан 1924 онд бол таалал төгсөж Богдхаанд Монгол улс буюу хэмжээ тэрэгт хаан засаглал оршин тогтноход болсон. Монгол ардын намын анх дугаар хурлаар буюу 1924 оны 11 сарын 26-нд бүгд найрамдах Монгол ард улсыг бол тунхаглаж анх дугаар үндсэн хуулийг бол баталсан. За энэ өдөр мөн нийслэл хүрээг албан ёсоор Улаанбаатар хот болон өөрчилсөн. За улс тунхагласны баярыг бол албан ёсоор 2012 оноос эхлэн бүх нийтээрээ амрах өдөр болгон тэмдэглэж иржээ. За тухайн өдөр бол уламжлал болгон 128 бүхий барилдаан бол болдог. За анх 1984 онд улс тунхагласны 60 жилийн ойгоор бол хүчит бүхий барилдаан бол зохион байгуулж байсан. За 1990 оноос хойш бол тогтмол зохион байгуулж ирсэн юм байна. За 2009 болон 2020 онд болохоор H1N1 вирусын улмаас бол зохион байгуулагдаагүй. За тухайн барилдаанд бол ямар бүхчүүд 2 болон түүнээс дээш удаа төрүүлж байсан талаар мэдээлэл өгье. За тухайн барилдаанд бол Дархан аварга Бат Эрдэнэ бол 6 удаа төрүүлж байсан. За улсын аварга Санжаадан бол 4 удаа. Улсын Дархан аварга Өсгөө 2 бол 3 удаа. За улсын аварга Бүрэн төгс болохоор 2012 болон 2022 онд гээд 10 жилийн зайтай бол 2 удаа төрүүлж байсан юм байна. За улсын зан Сүхбаат бол 3 удаа гээд төрүүлжээ. За төрүүлсэн аймагуудаар нь авч үзвэл Архангай аймаг 11 төрөв. За Хинтээ аймаг бол 6 төрөв. За Увс Төв Сэлэн аймагуд болохоор тус бүр 2 төрөв. За Булган аймаг бас мөн 2 төрөв. За Хөвсгөл Говь Алтай Говь Сүмбэр Завхан Ховд аймагуд бол тус бүр 1 төрөв авч байжээ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл бичлэгний доор баярлах ашигласан их сурвалж хэсэгт байрших холбоосуудаар нэвтрэн орж сонирхох боломжтой.